сонгоолдоо шинэ ямарсан байгаатай баяртай байна. Тэгээ баваагаа хүндэтгэхэд бүгдээрээ бүх гар утасныхаа дууг одоо хаачвал их зүгээр байна. Ярилцлага явуулж явах үед бол уцтай болохгүй байх хэрэгтэй. За баваа та. За. Сонтаа юм. За та бүхний камерыг алтгая. Sitten mä joudun sitten mä näen korjaa Кабинет территориального суда, судьи, рецензоры, я могу сейчас судить. Я пойду к суду, могу то их выиграть хоть. Германскому буду судим, поэтому если мы начнем черту, потом это верно, и это у нас вообще. Это момент судья, стучит. Куря борчорсон байдаг. Тэгээд политикээр яг үнсээр наваад үзэх бол энэ дэлхийн улс төрийн ашиг сонирхлыг хүчнээ сонирхсан юм байна. Гэхдээ манайхан газар зүй улс төрчин орчуулах гэж үстэй тодорхой политикээр явж байгаа зөвлөмжтэй болох үстэй. Манайхан чинь мобилизация гэдэг нэр томьёо хэрэгжиж ихсэн дараагаар нь явж гаяаш гэдэг дээр тогтож байх шиг байна л да. Түрүүтэй адилхан энэ томьёо хүчтэй болж болох. Тэгэхээр нэгдэл улсын гүрнүүдийн ашиг сонирхлыг илэрхийлэх хүчний солилцол юм бол энэ үзэгдэл дэлхийд улс гүрнүүд үүссэн цагаас хойш юу болсон байж таарна л да. Тэгээд нэг ойлгож хүлээж авах зүйлтэй болсон бол өнгөрсөн 20 дугаар зууны үстэй. За ер нь улс бүрэн бүхэн өөр орчинтой өөр хэрцэг хүрээтэй тэр хүрээтэй нэг ашиг сонирхол илэрхийлдэг байх. Тэрнийг явуулах хүчтэй гэхээр тэр хэмжээгээр тодорхойлогддог байна. Их бүрнүүд бол мэдээж дэлхийг хамарсан сонирхолтой байдаг. Тэр утгаараа бол дэлхийг хамарсан бодлого явуулдаг, хүчээр тэр үн чиглүүлдэг. Бага улс бүрнүүд бол өөрийн ашиг сонирхолтой орчинд хамгаалах бас л өөрийнхөө политиктэй байж байгаа. Зарим хүмүүс ярьдаг геополитикт их бүрнүүдийн байдаг багуул сүнслүүдийг нэг дагаж юм уу одоо бараадж тэгж явдаг тийм байхгүй. Ер нь дэлхийд геополитик гэдэг нь түүхэнд үлдээсэн хамгийн том мөрийг бол Монголын эзэнтгээр юу болсон юм. Тэгээд ойлгож болно л доо. Та бүхэн сайн мэдэх байх нууц товчонд ч байдаг Монголын болон түүхэн их сурвалжинд байдаг наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл гэж. Тэгээд бид нар энийг ойлгохдоо за зүүн талаас баруун тийшээ гэдэг нар жаргах зүг хүртэл явах юм байна гэж. Уг ойлгодог л доо. Гэтэл маань шинжлэх ухааны талаас нэр томьёоны талаас аваад үзэх юм бол Аз төвлөдгийг одоо Ависсин хэлэнд наран ургах зүг гэж хэлдэг. Асагч Европ гэдгийг бол Ависсин хэлэнд Ирак гэж хэлнэ. Европ тэр наран шингэх зүг гэсэн. Тэгээ миний бодоход бол манай Монголын эртний улс төрчид эзэд хаад маань тэр дээр үеийн Аз төв Европ гэсэн нэр томьёог хэрэглээд наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл нэгдэх нь Аз Европыг нэгдэх нь гэсэн ийм том бодлого байж дээ. Түүнээс биш надад тэмцээ бодлоо бүхэл дэлхийг нэгдэх гэж юу байх вэ?
За энэ нэгдэх үйл ажиллагаа маань ямар үр дүнд хүрэх гэдэг Монголын эзэнт гүрэн байгуулагдаж Францаас зүүн тишээ ингээд номхондоо бүртлээ. Капитал соёл бүх арилжаа харилцааны зам нэгдэж хүн төрөлхтний түүхэнд асар их дэвшлиг авчирсан та. Та бүхэн мэдэх байх Немцийн хүн хаалтан Гегел гэж байсан. Тэгээд хэлэхдээ хүн төрөлхтний түүх Монгол улс ихнэ. Тэг хүмүүс гайхдаг байж нөгөө эртний Египетний яадсан байх. Хүн төрөлхтний түүх Монгол улс ихлээд байхтай юм. Тэгээд өөрөө тайлбарсан байна. Монголчууд түүхийг оюун сүнстэй болгосон юм аа гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн хүүхдээ зэрэг урд нь байр дэж эзлэх нэгдэх нь гэдэг бол ерөөсөө баялагын дулаах боолчлох тэг хүн ардыг нэзэлж аваад туугаад явах бодлоготой байсан. Гэтэл Монголын эзэнт гүрний байлдан дагуулдын утга учир нь байсан гэдэг зэрэг энэ их удам орон зайхан болсон эдийн засаг соёл нэгдэх юм бий болгох. Газар газартайгаа улс нь өөрийнхөө газар нутгуудаа тандаа оршин тогтносон хэвээрээ тэгсэн мөртлөө нээлттэй харилцаатай болгох. Тэгээд хүн төрөлхтний хөгжил дэвшилт төрөх замыг нээсэн гэсэн утгаараа түүхийг бол оюун сүнстэй болгох гэж хэлж байна. За гэвэл политикийн хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн анхны алтан хуудас нэмэлтээ асар их том хүч нэгтгэж бүх нийтийн хөгжил дэвшлэлтэй зориулжээ. За түүнээс хойш ингээд хүн төрөлхтний түүх олон зүйлийг амссан. Гэхдээ янз бүрээр хувирчин байсан. За та бүхэн мэднэ 20 дугаар зуунд хүн төрөлхтөн дэлхийн 2 дайныг амслаа. Дайны гамшигыг урд нь хүн төрөлхтний түүхэнд дэлхийн дайн гэсэн ойлголт байгаа. Гэтэл 100-ны дотор 2 удаа энэ гарч ирлээ. За энэ дайн гарсан гол шалтгаан сонирхол шалтгаан юу вэ гэхээр орон зай тухайсан амьдрах орон зайгаа тэлэх. За энэ дайн гарсан хөргсөн геополитикийн хүчин зүйлсийг Монголын эзэнт гүрнийхтэй харьцуулаад үзэх юм бол энэ бол хүн төрөлхтний хувьд асар их ухрал байсан. Ягаад гэвэл эдгээр их юм бол дэлхийг боолчлох сэтгэхүйгээр энэ дайныг явуулсан. Ингээд энэ гашуун туршлагынхаа дараа хүн төрөлхтний геополитик гэж юу гэдэг вэ? Яаж явуулдаг юм бэ? Энийг нь яаж тест дааж өнгөрдөг ямар дарахнаа байдаг юм гэдгийг сонирхож ирсэн юм л дээ. Хүч гэдэг бол үргэлж байдаг. Хүч гэдэг бол түүхэнд гүйцэтгсэн үүрэг нь янз бүр. Тэгэхээр хүч гэдэг чухам юугаар илэрхийлэх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй л дээ. За та бүхэн гэдэг Америкийн төрөмнөр мичгэн даргайсан Биржинский гэж хүнийг мэдэх байна. Энэ хүн одоогоос 15 жилийн өмнө Казахстан дээрээ дээд зуншсан юм л та. Тэгээд тэр лекцэндээ одоо дэлхийн үйл явцыг дараагийн 20 жилд түүнээс цааш ямар бүрнүүд тодорхойлох вэ гэж. Одоо бол хүмүүс ярьдаг ингээд Америкийн нэгдсэн улсууд хамгийн хүчрэх бүрэн. Би 96 онд Биржинскийд уулзахаар тохиролцоод эндээс Америк очихдоо хоёр уулзалтаа. Биржинскийн жижигхэн өрөөтэй манайхны одоо томчуудын ярьдгаар бол одоо тийм гэж хэлэх нь аргагүй жижигхэн өрөө өөрөө намдэрдэг өрөөдөр юм. Тэгээ гарч ирэнгүүтээ гар барьж хатдаг гэсэн. Би нэг юм сан чиний сантайг асууя. Өчигдөр ороо Америкийн телевизээр нэг хачиг гэдчихсэн чи хүмүүс бас шүүмжлээд байх юм. Тэгээ та юу хэлсэн чи одоо ингээд Орос гүрэн зөвлөлт гүрэн задарлаа. Энэний дараа Америкийн задарлыг ингээд би хэлсэн юм аа. Хүн төрөлхтний түүхэнд ийм үзэгдэл 5 удаа тавтагдсан. Хаан гүрэн задарсан, Оромын империц задарсан, Чингисийн гүрэн задарсан,
Английн бүрэн задарсан, Оросын бүрэн одоо задарлаа. Одоо Америкийн ээж ирсэн гэж хэлсэн. Та яагаад ингэж хэлсэн гэсэн чинь дэлхий дээр ч хоёр том хүч бие бинийгээ түшээд сөргөлдөөд байхдаа тогтвортой байдаг. Тэгээд нэг нь унчихвал нөгөөх нь дагаад унчих гэдэг нэг. Одоо Америкийн задрал эхэллээ гэж. Тэгээ ямар төрөшиг жордон яачсан тэгээд үжээсэнтэй юм дээр тэгтээ их удаан тухайдгүйтэй Америкч одоо зэргийн хүчээр ноёрхоод тэгээд дээр нь технологийн давуу талаа хадгалаад байх юм бол бас нийлээд гэсэн л дээ. Тэгээд ер нь 20 дугаар зууны ингээд аваад үзэх юм бол 20 дугаар зууны бүхэд туршаад дэлхий дээр 3 том хүч байсан та. Нэг нь Америк, нэг нь Европ, баруун Европ ингээд тэр чигээрээ нэг нь Орос. Тэгээд энэ 3 хүчний үйлчлэл ер нь дэлхийн үед явдаг тодорхойлож дэлхий дээр хааны шуургуулах, хааны цас сурах, хааны сайхан марах энэ 3 хүчнээс олсноор тодорхойлогддог байсан. Гэтэл ингээд 20 дугаар зууны дэлхийн 2 дугаар дайн 1-2 дугаар дайн гараад Европоос асан тэр дайнда Европчууд ядагдаад хоорондоо хамраад Европын хүчүүд их суларсан. Тэгээд 20 дугаар зууны сүүлийн хагас бол ер нь Орос, Америкийн 2 хүч солилцсон дэлхийн үед явцыг тодорхойлж ирсэн дээ. Энэ хоёрын сөргөлдөө тэгээд явсаар байгаа одоо Орос бүрэн ингээд зүйлдгүүрэн задраад тэгээд одоо Орос бүрний задрал явж байгааг та харж байгаа. Тэгээд ер нь зөвлөлтгүүрэн гэдэг бол анхан яаж тогтсныг та бүхэн мэдэх байх. 1929 онд Харингийн огнын чүлдээ тэгтээс үүд зохиолч судлаач болоод Югослав руу гараад намайг идсэн. Эренжин хардаа байгаад. Тэгээд тэр хүн бол ерөн социализмын үзэл санаа чингэсийн мөрний туурай хүрсэн газараар тогтноо гэж. Тэгж байсан. Үнэхээр баруун талдаа Германы гийлнес хүртэл Монголын цэргүүд явсан. Югослав ордороод Белгород ороод Загреб ороод тэгээд Триест хүрээ Триестээс очмороо ундачхад буцсан улсууд шүү дээ. Тэгтээ Грекээр ороогүй. Тэгээд үнэхээр ч социализмын үзэл санаа яг энэ хэд хязгаараар тогтоод Триест чинь Югослав шиг нэг ганцхан даваа болдог шүү дээ. Адраад байсан. Тэгээд зөв тийшээ байдаг зөвлөлт Югослав яваад тэгээд коммунизм үзэл санааг хятад дэлгэрээд Солонгос тэгээд үсэндээ бол энэ чинь Чингисийн бүрний суурин дээр тогтсон гол бүрийн гол зөвлөлт байсан. Тэгээд энэ зөвлөлт бүрэнгээ өөрөө Жамара гэх юм уу та сандлаа гэж хэлэх юм байна. Монголын эзэнт бүрэн чиглэлээ гэсэн Чингисээс хойш 140 жилийн дараа гарсан шүү дээ. Тэр үедээ. Тэгээд ингээд Орос зөвлөлийн гол сүлийг нь Орос бүрэн сахиж өгдлээ. Орос бүрэн одоо задарлаа шатнаа явж хүрний задрал. За Оросын өөсний эрдэмтэн сүүлийн үед хэлж ярьж байгаагаар бол ер нь 15-20 жил тэсэх боломж одоогийнхоо байдлаар тийм үзэл санаа бол нийтэд дэлгэрч байгаа. Гэхдээ бүрний задрал гэдэг нь 100 жилээр үргэлжлэл тэр тав хүмүүс яа бүрэн гэж нэг үзэл бүрэн задрал тавьдаг дил хаан улс алтан улсын санаж байгаа. Тэгээс үүдээ үзэн яа улс 2 хуваагдаа тэгээс үүдээ батцаа байгаа. Одоо Монгол гэдэг бол Чингис хааны 1206 онд өөрийнхөө төр төсөө байгуулсан газар гэдэг голомтон дээрээ монголчууд амьдарч байна шүү дээ. Бүрний задрал бол тэгж явах байх. Гэхдээ бүрний задрал гэдэг бол
бодиттой зүйл гэдэг нь олсон өдөр 30 өснөө бүлээн зөвшөөрдөг шүү дээ. 2000 оны 12 сарын 31-нд өглөө 5 цагта Путин өөрөө Ми-29 сонгоцоож олоодож Чечэнд угаад хэлсэн үг нь байдаг л да. Миний гол зорилго бол дөнгөж ерөнхийлөгчдод нэг хонож байхтай гэсэн. Оросын задардаг зогсоох явдал юм байна. 1208 онд ерөнхийлөгч Шарбон тушаадаас буухтаа сэтгүүлчтэй уулзсан. Сэтгүүлчд асуулт тавьсан. Та тэгж хэлж байсан зорилгодоо хүрсэн үгсэн хүрээгүй гэсэн. Тэгээд тэрнээс хойш өрнөж байгаа үед явдлууд одоо ихэд хурцдаж байгааг харуулж байна л та. Кавказ утар чигээр божигнож ихтэй. Одоо Москвад маняшин талбай дээр хүртэл шашин зэрэг талцаад зөвхөн ихтэй орсуудууд яг яванда Норс гурвууд 8 хувиар тохиол өгсөн мэрдүүдтэй тэр прогноз байдаг юм л та. Калининград утар чигээр тасараад явчихна. За Петроград Карелийнхэн бол цаашаага Фин нэг улсуулаад явчих. Тэгээд наашаага ижил мөрөн татар, башкир тэгээд то Сибирийн улсгээд одоо Россич гурвуудаа зарлаа шүү дээцнийх үед. Тэгээд үтээгүй. Тэгээд наашаага ингээд хакаасан төр тэгээд ишээ зүү тийшээ явсаар байгаа нэг 8 хувиар болсон прогноз байдаг юм байна лээ. За энэ үгэн дээр дэлхийн хүчний үйлчлэл санкцууд өөрчлөгдөж байна нэг талаас. Тэгээд нөгөө талаас энэ бол зөвхөн хоёр өрнө хоорондын харилцаанаас биш. Дэлхийн дээр хүчний шин голомтууд гарч ирж байна. За энэ голомтууд дотороос бол 3 онцгойж хэлэх хэрэгтэй байх. За нэгдүгээрт нь бол хятад гүрэм одоо эдийн засгаараа дэлхийд 2 дороод ирлээ. Яг үл зэргийн хүчтэй дондоодоос аль валютын нөөцөөр бол нэг дорн юм дээр хумаментаар төдөө дэлхийд нэгэд явдаг орн газар нутаг томтой ер нь дэлхийн аль ч улс орнтой харьцахгүйгээр амьдралдаа тэтгээд авч явах чадвартай дэлхийд 3 улс энэ бол Хятад, Америк, Орос гэх мэт. Тэрний нэг нь тэгээд чи Хятадын хөгжил улсууд их өсрөнгөө хурдан болж дэлхийд том хүч болж гарч ирлээ. Энэ бол нэгдэх хүч. За энэ хүч гарч ирснээр дэлхийн геополитикт ямар өөрчлөлт орох вэ? Урд Орос, Америк хоёр сүргүүлдэж дэлхийн тэнцвэрийг олж байхад хүчний үйлчлэл бол Азийн тавцан дарихад умраас өмнө зүгчилсэн ийм хүчний үйлчлэл байсан. Одоо Орос гүрэн гэдэг хямрал дуртууд өөрөө задартай шаханд ороод ирэхдээ зэрэг хүчний үйлчлэл одоо өмнөөс өмрлүүлж ирсэн ийм чигээр Монгол шууд дайраа Сибирийн өргөн орон зай энэ рүү чиглэсэн ийм хүчний үйлчлэл. За хятад зөвхөн Азийн тавцан дээр сонирхлоо илэрхийлээ зогсохгүй одоо хятадын сонирхол бол Африк руу маш хүчтэй төрж орох Африк Арабын орнууд ийм чиглэлээр явж байгаа нэг хүч гэж байна. За сүүлийн үед дэлхийдээр гарч ирж байгаа хоёр дахь хүчний том үйлчлэлийн төв нь бол Латин Америк. Латин Америкт одоо Бразил, Аргентин нүүдэлээс хүч тэгээ хүчрэх бүрнүүд бол ийм хандлагатай болж байна. За та бүхэн мэдж байгаа энэ бол зэргийн маш их потенциалтай ер нь цүмэн зэвсэг үйлдвэрлэхэд тунгаархан тэгээд цүмэн зэвсэг бүрэлч нэгсэн энэ бол эдийн засгийн хавьд нөлөө том хүч болж байна. За уруу хүч нь бол одоогоор дэлхийд орн багалдар яригддаг гэхдээ энэ бол цаашдаа өсөх хандлагатай байх нь гарцаагүй нь бол илтгэх. За энэ төхөө хувьд та бүхэн сайн мэднэ. Энэ бол хүн амттай баялаг ихтэй орон бүрөө цүмэн зэвсэгтэй хүчтэй эртний соёл түүхэн уламжлалтай. Тэгэхдээ энэ гихчүүд бол гадагшаа дайн хийж турм хийж байсан түүх байх. Яг 1949 онд Индийн Пакистан хоёр салсан
Афганистанаас өмнөд Пакистаны хоорондоо мөрөгдөн гардаг хоорондоо газар нутгаа бураадах тэгээд нэг нь Ладын шишинтэй нэг нь Хиндийн шишинтэй нэг хоёр соёл иргэншний ялгаа биелдэг. Гэхдээ тэгэхээр хойдоо өөрийнхөө хүчээр эдийн засгийн модогоор оролцсон арабын орнууд руу чиглэсэн маш том хүч боломж байгаа. За таавхан хамгаалал хөгжилтөд хараарэ өчигдөр уржигдөр Пакистаны ерөнхий сайд нь хятад айлчилж ирлээ. Гомоолд дахин хэлэх юм аа. Хятад Пакистан хоёр бол мөнхөд шүүдлэг амироосоо бид чинь одоо хэзээ хоорондоо муудж байгаа үеийг дэмжиж ирсэн. Тэрнээс харж явах нь юу гэхээр Пакистан хятадын холбоо одоо эдгээр боолох энэ хамтлага нь бол хүчтэй хэвээрээ байгаа юм байна. Гэхдээ эдгээр бүрэн бодвол аюултай гарч ирлээ. Тэгэхээр энэ хүчнүүдийн үйлчил нотор хуучин дэлхийд 2 төв байсан одоо 5 төвтэй болчихлоо шүү дээ. Энэ хүчний үйлчил чухам дэлхийн юунд хүрэх вэ? Дэлхийн хамтлага цаашдаа ямар явах вэ? За бид нар бол даяар шиг гэдэг ойлголт тэр бол их өргөн хэрэгэлдэг ойлголдог. Одоо дэлхийд нь одоо шинжлэх ухааны мэдээллийн нэгдмэл орчинд орлоо. Технологийн одоо нэгдмэл орчинд орлоо. Одоо худалдаанд нэгдмэл орчин бий боллоо. Хөрөнгө, хүч, ажиллах хүч, мөнгө нь одоо нэгдмэл урсгалууд үүслээ гэдэг. Тэгээд саяын дэлхийн туулж өнгөрсөн эдийн засгийн хямрал энэнийг одоо үндсэнд нь тийм биш гэдгийг харууллаа. Тийм биш. За та бүхэн харж байгаа Америкийн нэгдсэн улсын валюта доллар бол дэлхийн резерв валюта байсан. Тэгэхээр одоо хамгийн одоо резерв валюта. За сүүлийн үед яг доллар төгрөгөөр дотор бид нэр дотроо ханшиг нэг тодорхой хүрээнд ойлгож болох юм. Гэтэл энэ долларын модоор дэлхийн тийм виртуал орчинд орчихлоо. Хүмүүс одоо Америкийн нэгдсэн улс Иракт дайтаж байгаа гэж боддог. Америкийн нэгдсэн улс Иракт дайтаж байгаа биш. Америкийн нэгдсэн улсын Иракад үүссэн, Ирак улсад дэлхийн үндэст үүссэн бүх дайны ачааг бүх дэлхийг үүсч байгаа. Америкийн нэгдсэн улс доллар танд хэвлэдэг. Хэвлэсэн долларыг босдод худалдаж авдаг. Тэгээд тэргээр нөгөө санхүүжилтэнд хувь оруулж Монгол хүртэл үүснэ гэдэг амьдралаараа хувь оруулж явуулсан. Тэгээд энэ байдал юунд хөргөө хөхтэй зэрэг саяын эдийн засгийн хямралд хүргэлээ. Америкад үүссэн моргашин зээлийн асуудал бүх дэлхийн хамраад Монголыг хүртэл чирэл хийчих байж байгаа 2-3 жилээр. Тэгэхээр улс гүрнүүд бол өөрийн ашиг сонирхол гэж байх юм байна. Өөрийн геополитикийн орон зай гэж бие даасан орон зай байх юм байна гэдгийг харуулдаг та. За тэрний чинь одоо дэлхийн дээр хүчний хуваалт бол дахиж явагдаж байна. Та бүхэн бол хамгийн сүүлийн юу гэхэд BRICS гэдэг сонссон байх нь та. Тэгээд Бразил, Орос, Индия, Хятад, BRICS-ийн дөрөвний. Тэгэхээр сая чуулган дээр өмнөд Африкийн бүгдээр тулсан очиж ирээд дүүтэн BRICS бол та. Энэ юу харуулж байна вэ гэхээр дэлхийн дээр хүчний хуваалтын шинэ бүлэглэл үүснэ гэдгийг харуулж байгаа. За энэ бүлэглэл гэдэг нь юу гэхээр та бүхэн хардаг. Гүрний задарт ороод байгаа тэр их том Орос гүрэн. Урд талд шинэ технологи хүч явж архирч өмгшиж байгаа Хятад гүрэн. Хятад гүрэнтэй сүргэлдөх байсан өрөндөө байгаа энэ нэтгэг. Тэгээд тэр ансхол хоёр талын задах Бразил тэгээд тэр Африкийн үзүүрийг өмнөд Африкс. Дэлхийг янз бүрийн ашиг сонирхолтой болсон нэгдэл болж ирж байгаа ч юм уу.
Тэгэхээр энэ бүлгэл дотор ер нь сүүлийн энэ бүлгэлийн хүрээнд ихэн үйл явдлыг амьдралыг хандлагыг тодорхойлох гол үйл явдлууд өөрнөх баха гэсэн тийм таам байдаг. За хятадуудын хувьд бол нэгэд хүчээ авч байгаа болохоор диктатор Орос гүрэн задарсны дараа за Монголч яах вэ гэсэн тиймээд зэрэг хүч хэрэглэхгүй байр. Энэ 76 хүн сонгогдсон чигээр $1 сая хийхэд тэгээд 76 сая доллараар Монголд худалдаад авчихсан гэж бодож байгаа. Одоо ч худалдаж авч байгаа. Цаашаа Орос гүрэн задарсны дараа тэгээд хүчээгээд Сибирь руу оролдож байгаа. 1989 онд Инсапен Горбачевын уулзахад иргэднээс надад ярьж байсан. Инсапен Горбачевыг хүлээж аваад 11 зүйлээр буруутгаж л дээ. Та нар биднээс нэг юм буруу хийсэн гэдэг тавдах нь манай нутгийн бүрэнхээс шүү дээ гэдэг чинь. Одоо хардаа дахиад болчихсон. Та нар гадаад Монголд таслаад аваад ирсэн. Энэ ч одоо хятадын сэргийсэн том одоо нэг тэгсэн Горбачев сэргийлэх байх билийгээ дуртаасан. Гэхдээ та нар цагаан хэрэг байдаг газараа байгаад идэх гэсэн. Тэсэпэн баахан таас харж сууснаа хаа гэж инээгээд за сажихд хийсэн гэж бодъё гэсэн гэж байна. Тэгээ одоо яг Орос гүрний хүч супараад ингээд эрэхтэй тэр хятадын сонирхол бол одоо Тайваныг нэгтгэж аваад магадгүй Тайванд хятад нэг аж ахуйн өгөхгүй ч байж болно. Тайван бол газар нутаг жаахан байгаад нууц соёлын байхгүй 21 сая хүнтэй яг технологи юу сайтай гэхдээ хятад Тайван сэдвээр гарч чадах юм. Ер нь одоо хятадын сонирхолтой гол бол Монгол. Диктаторгүй цаадуучин зарлаад байгаа шүү дээ. Зинзан байхдаа бид нар найралтын төрийн бодлого явуулнаа гэж зарлчихсан шүү дээ. Найралтын төр гэдэг чинь яг хамаатай ханаас хойш анжийн төрийн бодлого Монголд колоч энэ хамаатай хааны чинь Монголчин даваар орохдоо манжид колонигаар ороогүй шүү дээ. Тэр үед чинь анжийн налтун улсын үеэс эхлээд тэр за таам улсын үед ч тэмдэглэсэн дөө өнөөдөр улс улсаа эзэлж авахтаа нэг хоорондоо янз бүрийн зиндааны харьцаа тогтоодог. Аав хүүгийн харьцаа, аав үеийн харьцаа, ах дүүгийн харьцаа ч гэдэг юм тэр зиндаатай бас. Тэр одоо аав хүүгийн харьцаа тогтоосон улсууд хоорондоо ихтэй найрсаг одоо үеийн дэмждэг юу таа байх жишээтэй. За аугүйдээ харьцаа тогтоосон улсууд бол гадагшаатай байдлаар хэрэгтэн зэрэг нийлүүлэхтэйгээр яг татвар матур төлөх жишээтэй янз бүрийн зиндан. Найралтын төрөөс ихтэй шууд Монголд очсон шүү дээ. Тэгэхээр энэ бодлого бол одоо цаашдаа Монголын хувьд их хүчтэй төрөлд орж ирэх юм үедээ одоо явж байна л та. Ер нь хятад гүрэн бол ганц Монголоор хязгаар байхгүй. Таам улсын үед хятадын хөлөөр Тэншаны урдуур гараад одоо бид Бактри транзакшн гэж ярьдаг да. Тэнгэрүүдээ өмнөд Афганистаны нутаг Киргиз эдгээр таам улсын юунд орж байсан. Хятадуудын ерөн сонирхлууд цаашдаа таам улсын хэл хязгаарыг сэргээх. Таам улс 609-өөс 906 оромжуугач тогтсон гэсэнтэй тамбур. Ийм сонирхлоор явах бол удаа гэсэн тийм төсөв зураг харагдаж байгаа. За Монголын тоосон геополитикийн орчны хувьд гэх юм бол геополитикийн орчин бол шинэ ухсаатан үүсэх тэр хүчээ тэгээд ухсаатан хөгшөрч буурах энэ бүхэл явцтай холбоотой л доо. За та бүхэн гүмэлөөрийн этногенезийн онолыг мэдэх байх. Тэр бас нарын төлхөлд ихтэй дэлхий дээр сансараас хүчнээс олдсон дор ухсаатан үүсдэг гэсэн
эрчим солилцлоор юм байна шүү дээ. Тэгээд энэ онлоор бол ер нь өмнөд сүүдийн бүтээлүүдийг харж байхад энэ Аз TV орчин Монголын орчинд бол одоо юу манай Монголын орчинд бас нарийн төлхөлт бол дааж чадахгүй байна. Харин бас нарийн дараагаар төлхөлт өмнөд өөрийн онцлогоор Азийн өмнөд хэсэг тэгээд манай баруун тал руу чиглэсэн ийм хүчнүүд үйлчлэл гарч ирэх байх гэсэн тав байдаг. Надад ухаантайгаад үзтээ Монголын баруун тал дээр Казахстан гэдэг томоо ногоон нутаг дэвсгэртэй Монголоос тав нутаг дэвсгэртэй улс үүсээд байгаа. Урд нь чи ийм улс байгаагүй шүү дээ. Зүгээр 20-р зууны 20-ад оны үед Зүүн Туркестан гэдэг улс үүсээд тэгээд 40 хэдэн он хүртэл байж байгаа. Тэгээд зүүнтэй дарагдсан шүү. 48 онд Зүүн Туркестаны удирдлагыг Москвад ураад нөгөө томчууд бүгдээрээ нэг онгоцсон суугаад эрхөд очиход бүгдийг нь халаад хөлдөөгөөд онгоцсонд буцаад очиад явуулсан шүү. Тэгээд Зүүн Туркестан улс гэж байхгүй удаад хэсэгт хоёр шүү. Шинжааныг нь хятадтай өгөөд тэгээд хойд талыг нэг нь Оросууд аваад дууссан. Энэ л бүс нутгалтай. Гэтэл одоо ингээд цоо шин сайтын дунд үүсч гарч байгаа. Энэ яг хөө тэгээр Туркийн зураг хэлтэй өөрчлөлт Турк угсаатан биш л дээ. Тэгээд казахууд гэдгийг бодоо эртний гарлын хувьд янз янзаар ярьдаг. Гэхдээ бол Францын эрдэмтэн Грошевын тодорхойлсноор бол тэр юуны манайхан Угус хаан гэж хэлдэг юм аа. Эдгээр бол Угус хаан гэдэг турк хэлтнүүд бол хэлдэг. Угус хааны яг цэвэр удмынхан гэж үздэг. Ийм улсууд байдаг. Тэдгээр яг манад манай нутаг дараахтай дээрүүд хэрээдүүд дундаж амьдарч байсан. Одоо баянгын хасгуудын нэлээд хэсэг чинь усан хэрээдүүд байгаа шүү дээ. Тэгээд энэ бас нэг шин хүч гарч ирж байгаа юм. Гэхдээ эднийхэн хүчийн авдал бас нэлээд удах байх. Өөрөөр хэлбэл дэмгээр юу гэж хэлж байна. Гэхдээ зэрэг Монгол бол геополитикийн хувьд бол нэлээд тийм өөрийнхөө газар зүйн орчинд ганцаардмал юм байдал орж болцсохгүй гэсэн юм байдалтай байдаг. За нэгд геополитикийн орчны өөрчлөлт түүний Монголд нь бол хөлөөлөл талаар та бүхэн сонсож байгаа болохоор монголчууд гэж хэм бэ гэдгийг товчхон хэлж байна. Тэгээд монголчууд бол асар их эртний саатаг. Өөрснөө Монгол гэдэг үг нь юу гэсэн үг юм гэдгийг ч мэддэггүй. Чингис хаан гэдэг байхын шүтдэг Чингис гэдэг маань өөрөө юу гэсэн үг юм гэдгийг ч мэддэггүй. Нэг юм саатаг. Гэхдээ түүхээ бол Дэлхийд оргож орсныг хүчрэх үндэстэн гэдгийг л мэднэ л дээ. Ер нь монголчууд бол эртний саатан гэдэг өөрөөр авахгүй хүртэл харуулдаг л да. Жишээлбэл аргалаа бариад Монгол хонь болгочихсон. Одоогийн нийтгчд бол бас сайн мэдэх байх л да. Ер нь баяд үлдрийн хоньыг очоод Монгол хоньыг аргалтай зөвлөхөд бол ер нь үгүй их аргагүй гэж хэлэх юм. Энгэрээ бариад ямаа болгочихсон. Дахиад бариад Монгол морь болгочихсон. Эдийн хэрэглээний хуульд гаргаад зэрлэг амтад хавтгайгаа тэмээ болгочихсон. Энэ хуульд гарахад оны 7-8 мянган жил хэрэгтэй байх нь дор хаяж. Тэгэхээр энэ нутаг дээр бол амьдарч ирсэн энэ угсаатан одоо өөрөө хийбэ хэдэд үүссэн гэж байна. Монголчууд бидний одоогийн төсөөлөөр монголчууд гэдэг нь Монгол нутагтаа амьдарч байсан гэж ойлгодог. Гэтэл 2000 онд Өвөр Монголд нэг эрдэмтэн Чандман гэж тэгэхээр 76 дэх хүмүүс үзэж байсан юм тэр хүнтэй. Тэр хүн Монгол хэлний 8000 жилийн түүх гэдэг түүхэн мөрдөлт гэсэн ном бичсэн. Тэгээд тэр номонд доор ер нь монголчууд ингээд явсан мөрөөр гаргаад ясан байдгийг монголчууд газрын дунд тэнгисээс
номхон далай хүртэл нүүж амьдарч байсан гэдгийг тэр хүн баталсан байдаг та. За монголчуудын баруун тал бол грекийн гарын Олимпиод монголчууд орон буул гэж хэлдэг. Одоо арахангай үзийтэд байгаа манай үйлдүүдэд ч орон бог байх ингээд биш үү? Өөрснөөс нь орон бог гэж юу гэж байгаа гэхдээ зэрэг мэдэхгүй гэж хэлдэг. Тэгээд наатад Туркийн Анатолийн уул энэгээр амьдарч байсан гэдэг. За манай дипломатч одоо бас түүхийг сонирхдаг Ахмад ажилтан дипломатч Мархаш гэж хүн боряд удаан гарын дүүслийн тухай үжигтэй 22-аад удаагаар дээр үед Анатолийн ууланд амьдарч байжээ гэж бичсэн байдаг л да. Тэр бол үнний түүхтэй. Үнэн бол баатай гэж байна. 20 гэдэг үг хорийн орон гэсэн үгнээс хараад яг тэ түүхэн барууны түүхчд бол хоригтууд гэж хэлдэг. Тэр чинь хорийнхууд гэсэн үг л да. Над бол нэг сонин зүйл бодоггүй. Аргын тоолоос өмнөх 1519 онд Вавилон улс гэдэг байсан та. Вавилон улс одоо Ирак өлкөлдөө. Тэгсэн уулнаас нэг ах мортонгууд бууж ирсэн байна. Мортонгууд бууж ирээд Вавилон улсыг эзэлж аваад Толом үе хаан суусан байна. Тэгээ бүх төрхийн манай архуудын түүх хаадын түүх гэдэг нам үзчихсэн тэнд бичиж байгаа юм да. Эдгээр ямар угсаатан байсан, хэн байсан одоо түүхчид учрыг олдгоо мó гэж. Тэгээд хаадын нэрийг үзэхэд бүгд Монгол нэртэй. Удам боряаш, бүрэн боряаш, ширмүү мэтэргээд тэр явдаг. За манай Монгол хэлтнүүд тэргээр мандаргаж явсан байна л да. Түүхэнд бол хуррет гэдгээр зүйтэй хайшааж чадсан тодорхой. Тэгээ одоо 20 рад гэж ярьдаг байна. Тэр хуррет юу гэж чанд мангай баталж байгаа юм л да. Үнэхээр ч Геродотын түүх гэдэг номонд нэг ууц хуурхад уншдаг тарины байдаг. Тэгээд тэр тарны барууныхан болж юу гэсэн үг юм гэдгийг ерөөсөө тайлж ч мэддэггүй. Тэгээд нэг грек үсгээр биччихсэн юм одоо үгээр хэлдэг юм бай тарны агаад. Тэгээд тэрнийг яг грек үсгээр нь монгол үсгээр орлуулад чандунгай тэрнийг тайлбарлаж зүгээр ууц буцаад байранд орооч гэдэг одоо монгол хүн бол шууд унших юм байна лээ. Тэгтээ жаахан барга аялгуутай. Тиймэрхүү хэлээр бичсэн. Тэгээ бодоход бол монголчуудын эртний түүхэн дээр байна гэж. Тэгээ энэ юу харуулж байгаа вэ гэхээр тэр монголчууд их хэрэг дээр үед үсчээ. Тэгэхээр угсаатан бүхэн өөрөө төрөх зам ёстой. Бас мөхөх зам ёстой гэдэг. Мөхөдөг. Монголчууд 20 дугаар зууны ихэнх гэхэд бол үнэхээр угсаатны хувьд бол мөхлийн замд орох нь байна гэмээр ийм байдалд орж ирсэн. Нөгөө ганцхан нүдлийн малач хуйтайгаа нөгөө бодлон байгуулалтайгаа хүн амын өвчин эмгэгт идэвхсэн дэлхийн соёлын хөгжлөд тасарсан. Гэхдээ угсаатан амьдрал гэдэг бол хувь хүнийхээс жаахан өөр чанартай. Угсаатан сэргэж болдог. Угсаатан ямар нөхцөл сэргэх бол гүмлэвийн онцлоор өөрийнхөө соёл иргэншилтийг холын соёл иргэншилтэд эвцэгдүүлээд тэрнийхээ хуйлангийн давуу талыг нэгтгэж чадвал тухайн угсаатан сэргдэг. Хэрв хоёр соёл иргэншилтийн сул талыг нийлүүлэх юм бол нөгөө ант систем гэж хэлж байгаа юм да. Нөгөө би мангас тогтолцоо гэж монголоор хэлбэл болох юм. Тэгээд өөрөө хийгээд устгахдаг. За та бүхэн 30-40 оны үеийн харгислыг мэднэ. Энэ Монголын түүхэнд гараагүй яргал юм шүү дээ. Би ч халахгүй дайны тухай ярьдаг. Халахгүй дайд 2460 хүн амнасаа алдсан байна гэхэд 30-49 оны харгислд бол 35 мянган хүнийг алж устгах 100-аад мянган хүнийг орон шавнад хийжсэн. Түүхтэй. Тэгээ энэ чухал юу байсан юм бэ гэдэг. За ингээд түүхээ аваад үзэх юм бол
21 онд ардын хувьсгал ялаад монголчууд зөвлөлтөд Оросыг дагаж социалист үзлээр замнаж ихэлсэлтэй. Социалист үзэл гэдэг бол өөрөө католик шашны хүнээс сургаж гарсан үзэл. Одоо та бүхэнд арчсан социализмын орчин үеийн хамгийн шилдэг онолч Томас Майер гэж Немцэн бид хүн онцлог аваад үзээрэй. Арчсан социализмын үзлийн тулгуун гурван чулуу бол нэгдүгээрт нь католик шашин, хоёрдугаарт нь марксизм, гуравдугаарт нь либерализм гэж. Гурван тулгуун чулуу. Католик шашин гэдэг бол өөрөө социализм гэдэг бол католик шашны үнэлэмжээр католик шашны номлол нийцсэн нийгэм байгуулах, католик Христосын ясны соёл иргэншлийг нэг чиглэлтэй. Тэгэхээр энэ үгсдээ бид нар 20 дуунаас авчээ. Тэгээд өөрийнхөө соёл иргэншлийн гол үндэс болж байсан Монгол соёл устгаж эхэлжээ. Монголын юм бүхнээ болжээ. Эхлээд ламнараа устгах шийдвэр 24 оноос эхлээд тамхи хотогт хуйлгаадаа үндсэн хуулийн гадна гаргаж тавиад 31 он гэхэд хувьсгалт намын шийдвэрээр сүмхийдүүдэд ламнараа устгах шийдвэр гаргаад сүүлд нь 36 хүртэл гинтэн гуйтас чийж стайлтай гаргадж байгаас яг хүртлээ гаргадаж суугаад өөрөө заацлууж. Тэгээд дараагаар нь Монголд харгислал ихэлсэлтэй. 2000 онд ханаас нэг бахан эрдэмтдийн бүрүү персэлтэй Олдман персэн гохорч медвед байгаа одоо Левняцковская гэдэг босгоно гэдэг одоо орнотны судлаач Монгол судлаач гэдэг гадаад яамд бид нар уулзсан Орос Монголын харилцааны тухай асуудлыг санаа солилцсон. Тэгэхэд тэд нар бол соёл иргэншлийн тийм одоо нэвчих диффуз Монголд явагдсан гэсэн маягийн юм хэлж байна. Тэгээд би тэдэнд хэлсэн наад чинь диффуз бишээ соёл иргэншлийн шууд төрөмгийл байсан. Багуур орныг эзэж авсан их гүрнүүд тэр нэг өөрийнхөө дагуул болгохын тулд ихлээр хамгийн түрүү соёлын өвийг устгаж түүхэн гой санамжийг нь арчилдаг л да энэ болж яв. Гэхдээ тэр үеийн социализмын үзэлд байж ирсэн Оросууд нэг зүйл хийж байгаа уус нь ойлгосон ойлгоогүй мэдэхгүй тэр түүхэл хөөс. Угсаатны хувьд этносын хувьд мөхөж байсан Монгол оронд Оросууд өөрснөө мэдлэгүйгээр Европын соёл иргэншлийг тээж ирсэн. Христосын шашны социализмын үзлээр дамжаад Монголд Европын үзэл санаа, Европын соёл иргэншлийн үнэлэмжүүд орж ирсэн. Энэ хэдийгээр монголчуудыг асар их хэрмэгдүүлж цусан ч гэдэгсэн монголчуудыг өөрийнхөө уламжлалт соёл иргэншлийг гэдэг бол техникийн соёл иргэншлийн өмнөх бүх шигтэй хэлж байгаа юм та. Манай нүүдэн манайчууд уламжлалт соёл иргэншлийн нэг л хол чиглэл энэ санаа болж байгаа. Энийг Европын орчин үеийн соёл иргэншилд эвцэгдүүлэх боломжийг монголчууд талсан. Энэ нь монголчуудын угсаатны хувьд сэргэх үндэс болсон. Монголчууд ерөөдсөн, монголчууд ертөнцид нээлттэй болсон, ертөнцийг хардаг болсон, ойлгодог болсон. Тэрний ачаар 90 он хүртэл Монгол улсад тисэж өөрийнхөө арчилсан хувьсгал хийгээд өнөөдөр дэлхий дээр нэртэй төртөө монголчууд гэж явж байна. Яг зарим нь үүдэн цаасан болгоо өсгөдөг үү. Гэхдээ Аз төвдөд монголчууд ер нь хэний ч санаанд оронгүй ийм эрсдэлтэй урт их баатарлаг түүхийг л 100 жил туулсан та. Та бүхэн гэрхгээсэн гэсэн үг мэдэх байх. Нийгэм байгууллагын өөрчлөлтөд хоёр соёл иргэншил өргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг. Монголчууд 20 дугаар зууны босхыг анчин колон үлэмж хоцрогдсон орны байдлаар алхаж орж ирээд
20-р зуунд 3 удаагийн хувьсгал хийж өнөөдөр тусгай тогтмол бүрэн эрхээ гартаа байна. Монголчууд феодалын байгуулалтад орж ирснээр социализм руу нэг усраа социализмоос эргээд иргэний нийгэм рүү нэг алхаад нийгмийн байгууллага 2 сая одоо. Монголчууд 20-р зуунд нүүдлийн малчмуудтай феодалын байгуулалтад уламжлал соёл хэрэгжилтэд орон байсан. Одоо монголчууд орчин үеийн соёл хэрэгжилтэд орон болоод явж байна. Дэлхийд Монголоос өөр 100-ны дотор нийгмийн байгууллага 2 удаа сонж төрийн хөлсөд 3 удаа хийж тэгээд тусгай тогтлоо гэж болсон. Тэгээд соёл хэрэгжлийг өөрчилсөн ийм үндэстэн дэлхийд нэгж байна. Мөр ганц ч орон ийм орон байна. Тэгэхээр монголчууд ингэж явж ирснийхээ хүчинд өнөөдрийн геополитикийн орчин эрсдэс өөрчлөгдөд бас ч чамгүй бэлтгэлтэй болоод авсан. Хэрэг бид нэр Оросыг дагаж байхад Орос Монгол гэж хэлдэг. Хятад харьяат байхад Хятад Монгол гэж хэлдэг байсан бол одоо дэлхийд аль ч улс бүр Монгол гэдэг нь Азийн төвд байгаа ардчилсан эрхчлөөтэй орн юм гэдгийг мэддэг болсон. Энэ нь Чингисийн хорон гэдгийг мэддэг болсон. Бидний тухайн үед итгэдэггүй байсан. 1990 онд Америкт очиход Америкийн жанжин штабуудад нэгдсэн хороо гэж байдаг. Тэрний Монголын талаарх дүгнэлт гарсан байсан. Тэр дүгнэлтийг надад үзүүлж байсан. Тэнд юу гэж байсан гэхээр тэр за монголчууд бол хүн амцуутай эдийн засаг үлэмжид орой. Оросын хараат байдалд байгаа. Бид нэр ингээд арчилсан хувьсгал гэж байхан хашигчаад сүүдэнд социализмын хөнгүүд гэж яах өөрчлөлт тэгээд Оросыгаа дагаад цаашдаа явнаа гэсэн тийм прогнозтой байсан. Тэгээд Америкчууд хэлж байсан. Та нар буруу төсөөж байна. Монголчууд үеэ өнгөрөөс нийгмийн байгууллагыг музей болж хоцрохгүй. Бэхэр одоо хүрт надад гэдэг чиний тэрүүг чинь надад хачин санагдсан гэж. 90 оны үед явдаг Ахмад үеийнхэн бол мэдэж байгаа, Дунд үеийнхэн мэдэж байгаа, залуучууд бол мэдэхгүй байгаа та. Эхлээд даржсан социализм гэдэг ярьж эхэлжсэн хүмүүнд сүүлдээ нөгөөт манд тусгаар тогтнол бүрэн эрх агартаа ухтах асуудал болж хуурсан. Ер нь 90 оны арчсан хувьсгал бол ганцхан нийгэм байгуулалт өөрчилсөн биш шүү. Тусгаар тогтнол бүрэн эрх Москвагийн гараас салгаж авсан юм хувьсгал байсан. Тэгээд энэ замаар одоо хүртэл бид нар явж байна. Энэний хачаар дэлхийд Монгол гэж танигдлаа. Одоо дэлхийд дэлхийн 38 оронд монголчууд байна. Зарим нь 100-аар орон гэдэг юм магадгүй. Манайхан ч ер нь сэргэлийн шүү дээ. 91 онд анхны паспортыг гадаад паспортыг чөлөөтэй болгочиход тэгээд араас нэгэд янз бүрийн шугамар ингээд сонирхдаг байсан. Манайхан хаа хурч яваа гэдэг. Тэгээс гадаад паспортыг чөлөөтэй болгоод 3 сар өнгөрсөн чинь анхны Монгол хүн Чилийн галт газар хүртсэн дууж байгаа. Нэг сарын дараагаас ч Африкийн ногоон хошуунд очсон явж байгаа. Монгол хүн бол орон зайнаас айдгүй. Нөгөө нүүд чинь цусны хэ байдаг байгаа юм. Юуны Евтушенко Монгол дээрээ хэлсэн хүн байдаг шууд. Би орон зайнаас сүрднэ гэж. Тэгэхээр монголчуудаа дэлхийн хааж явахдаа ер нь тэгээд дэлхийг бол өөрийнхөө орон гэр гэж үзээд ингээд явж байдаг. Тэр чанараараа дэлхийн аль ч улс орнтой монголчууд харьцаа тогтоох их сайд. Одоо дэлхий дээр дайсхамдаг харьцдаг нэг ч улс орнгүй тийм үндэстэн гэх юм бол монголчууд л. Хятадтай ч дайсханаагүй, Оростой ч дайсханаагүй, Америктэй ч дайсханаагүй, Хойд Солонгостой ч дайсханаагүй, Ирактай ч дайсханаагүй. Иракт яг бид нэрнгээр тэнхээс их хүчний хүрээнд, нүгийн хүрээнд ажиллаж байгаа болохоос төрийн хүрээнд бол Ирактай ямар нэгэн маргаантай асуудал байхгүй шүү дээ. Ийм үндэстэй. За энэ бол монголчуудын хувьд орчин үеийн геополитикийн орчны өөрчлөлтөнд хамгийн таатай нөхцөл бүрдүүлж байгаа ийм хүчин зүйл нэг. За хоёр дахь нь Монголын хувьд бол тэгтээ та бүхэн нэг арчтайгаа холбож ялмаар. Нэг удаа манай
ерөнхийлөгчөөс очроод хэлсэн шүү дээ. Арчин Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж. За зарим нэгэн чиг их ойлгож хүлээж авсан байх. Зарим нь үгүй ч одоо юу хэлээд байгаа нэг солиороод тэр үеийн манай хуучин сурталчилсан бол ер нь хүн давсалдаа нэг нэг ойлгоочгүй. Зарчлын ачаад Монгол дэлхийдээ харьцаж чадчих байгаа юм шүү дээ. Ахаар социалист орн гээд явсан бол Хятад, Вьетнам, Хойд Солонгостой бол